яаж ирэх вэ? Ийм шүү дээ. тийм. Сайхан урчин уу? Сайхан урчин уу? Сайхан битгий сайн уу? Чивээ сайн уу? За, ажил өндөр үү? Сайхан урчин уу? За. За тэгээ багш. Баярлалаа. Тэгээд одоо миний бид бүхний хайртай аав маань одоо олон мянган шавнаар бэлдэж гаргасан баг түүний дотроос бас хэсэг шавнарыг одоо туршиж ярьдаг байсан. Тэгээ одоо ингээд өнөөдөр энэ бас өөрийнх нь хөндлөж ярьж ирсэн шав өөрийнх нь мэргэжлийг эзэмшсэн сая одоо Эрхэн Баяр гэдэг мундаг багштай одоо уулзж байгаадаа баяртай байна. Таныг бас хүрэлцээсэд баярлалаа. Тэгээ та миний аавын одоо шав одоо ямар багшийн үед ямар багш байсан, миний үед ямар багш хүн байсан, тэр тухай бас одоо тэрвийн сургуулийн ямар боловсролын систем ямар байсан, тэрний тухайг сайхан бидэрт турсамж өгдөж өгөөрэй гэж одоо хэлмээр байна. За. Бид одоо тооны хүн ч одоо юм ярихтай юм уу гэж. Зарим тоогоор ярихгүй. За Монгол багш гэж одоо юудаас биднийг мэдээж үймэлж шүүгчлээсэн байх. Ер нь загнал үзэг гэх юм байна. Сая ингээд бодож байгаа юм болж байгаа. Монгол багш ингэж нэг яаж загнасан яасан. Бид айдар юм үчилээ. Энэ талд нэг зээл дүрийн байшин хэлний бичих хоёр ойлтой юм. Энд нь манай зарсан нэг. Тахир цагааны энэ. За. Энэ Монгол багш манай энэ нөгөө тэр чапо багш нэг. Дайсэрэн дээр. Ачаагаа хоёулоор. Тэгс чи 10 гэдний охинтой байсан чинь бодож өгсөж дөөрхөн болж. Бусдын юм шилж ягтай гараад зарим нь өдөргөө айлын эхнэр мэтэр байна. 7 дугаар анги төгслөө. Тэгээд өмөрч өгөөд явж байсан чинь 3 дугаар удирлын амралтаар Эрхэн Баяр чи хөдөө явж болохгүй ш амралтаар гэж юм. Хуяатын багш гэсэн чинь аймгийн төвд орж олимпиад болно тооны олимпиад. Тэгээд багш одоо тийм юм бэлтгэсэн байх. Бид өөр байж атал нэг өдөр шууд ихтэй явна гэдэг юм. Тэгсэн. Яг том ангид орлоо. 2 давхртай нь 3 давхртай. Тэгээд одоо нэг дүр авсан. Тэгээд бүх шинжилгээ хаана математик, хатаан архитект гэсэн бичиж Гаус гэдэг. Өчигдөр дөрөв аргын тоо хаан багтахаж яах вэ гэдэг. Дотор болж байна. Тэгээд одоо нэг 7-8 жил юм яаж тэгж унж хэлсэн бэ гэж байна. Тийм хожиг нь ойлгодог байсан. За олимпиадын дүн гарсан чи 3 дугаар байранд орсон гэсэн. 3 дугаар дэрийн диплом гэдэг нэг жижигхөө А4 цаасыг ингээд хагсын нухалч гэсэн юм шиг юм даа. Бас техник зөвлөлтөд модтой тийм. Тэгээд одоо энэ дээр тоомоод энэ төр гэж мэдчихгүй яваа юм чирчээсэн. Тэгэхээр Монгол багш маань цөөр өгчлээсэн байна шүү дээ. Тэгэхээр чинь дээд сургуульд өгсөн их сургуульд өгсөн багш нар хөвгөлд ирж олимпиад орж байгаа шүү дээ. Сум аймагаас. Тэгэхээр ямар ч гэсэн Монгол багш яа гэдэг. Над тэр тооны өчрөөд ямар ч гэсэн олгуулч гэсэн олгоч гэсэн дөө. Чи муу чи сайн гэж хөөх загнаж байгааг юм одоо боддог байх. За тест өстө нэг сонь байлаа. Нэг өдөр нэг тоо очоод эдэнтийн бодоо авч үзүүлээ нэг 2-3 өдөр. Тэгээд үснэ. Гүцэн дэс үлдэнд тэгэн хахаа ячиж. Гурван эгнэ ширээний хамгийн дундтлын уртлын ширээн зөөдөг байсан. Нөгөө бодчод энэ дээр мөлөч гарч ирээд заалталт нь очоод буугаад багшд очдог тэр юм шиг. Тэгээд зөв бичээл. Сурлагын дэвтэр аваад ирлээ чи. Харилцах гэдэг байсан. Тэгс чи нэг 3 тавьчихлаа. Тэгээд тэрний хамаачаад ёо чүгнэ гэж аваад нэг өдөр ах минь чүнгэстэйсэн. Би энэ сахилбаттар чи яагаад дунд авчихсан бэ гэж. Гэхдээ би нэг бодлого очоод энэ ширээнд өвөн гарчдаг буугаад давчгаар буугаад дэвтэр үзүүлчихэл
Сургуулийн дэвтэр авч ирээд байсан шүү дээ. Тэгэхээр би очихлоо урд тавьчихсан. Загнасан ч болоод байсан. За надад хүмүүжиж байгаа шийдэлтэй байлаа шүү дээ. Иггүйгээр. Тэрний нэрийн дунд сайн онцны ямар хэрэгтэй гэж мэдчихгүй байгаа болсон. Тэгэхээр н ахтан төсч чи ахтаа сахилгаад гэжсэн. Бодсон сайн болж ширээнд угаасгаас учраас 3 тавьсан шүү дээ. За тэгээ Монгол багштай нэг юундаар таарлаа. Хэрэгсэн нэг юу наадам тавьдаг. За. Тэгсэн охиноо дагуулж өгсөн. Тэгээд нэг бас нэг ном гаргаж өгсөн явсан. Үйцэг хоорондох зам. За. Тэрнээ ирээд тестэрнэд очив. Багштай бэлэг барьлаа. За. За би өөрөө ном бичлээ багштай бэлэг барьж байгаа гэж жоо их баярлж бол. Оо манай шав ном бэлгэлдэг гэсэн сураг гарсан гэсэн. Тэгэж шүү дээ. Тэгээд багш ямар ч гэсэн баярлууллаа ном Монтер шавь тэгээд багчсан. Шавь нь ямар ч гэсэн ингээд улстай нэрхэмжтэй багшуулсан. Ямар ч гэсэн нэг 3 дахь байранд орсонд бас багш баярлсан бас. Тэгээд энэ тэр чинь тийм. Би тэр чинь олимпиад гэж юу гэдэг юм бэ? За тэгээд ямар ч гэсэн дугуйгаа болно гэж багшиг олсны көчөнд юм одоо бас цаашаа ахаад юм. Амьсгал уурсны дараа л тэгээд одоо хэлсэн ном тооцох ажиллагаа хийгээл одоо тэгээд компьютераа нээж гисэн YouTube-аас бодлого хуулж байна. Тэгээд их нарийн бодлого их нарийн нүд их байна. Тэгээд хүн загнадгүйгээр хүмүүжүүлж болдог байж одоо манай багш тэгтли одоо загнаад байгаа. Дөрөвдөн байхдаа энэ төвшинч байсан залууч байсан даа. Манайхны ургийн баяр хийлээ. Тэгсэн чинь энэ асрын урд тоошоороо зогсож байсан чинь энэ их маяг арай гоёмаар гэдэг нэг эмэгтэй хүнээ дуугар чинь хойд. Тэгээд цагнаас чинь көгшний цагнчна залуу гэж цагнчна арай гоё юм гэж. Тэр настай хүнийг цагнчна гэж муухай баймаар юм. Тэгэхээр гоё цагнчна. Тэгсэн байна. Яг би таны хэлсийг одоо би бас бодчихлээ л да. Бидний одоо яаж юу нэг цагнчсан ерөөсөө байхгүй. Тэгсэн мөртөө байхгүй. Тэгийг ингэж шаардлагагүй. Өөрснөө ингэж баг аагийн харцыг хараад баг уншиж байгаа юм шиг мөртөө юм аа гэж сүрч боловсруулдаг байсан шүү дээ. Тэгээд одоо тэр их сайхан чанаруудыг бас цаавас дурдчихлаа бас баярлалаа. Одоо ерөнхийдөө бас тэр видеод ямар багш байсан болоо багш шанартай ямар илгэр дуурайлтай байсан болоо гэж бас янз дурсамжуудыг сонсох одоо тийм өөрийнхөө ярианаас сая винж авлаа. Одоо энэ гэрүүлээрээ нэг сур өвөө эмээ бас сур. Өвөө эмээ чинь асценераа дэхтэр доогуур хормоогонд авчаа дээгүүр нь уруулаан дэхсэн байхгүй юу гэж ингэхдээ тэр хилж тоож авдаг байхгүй үчин дуурахад манай наатахтаа хийчих гэж яваад. Тэгэхээр ээжээрээ самбнаараа хүртэл тий юм бичүүлээд тэгжин гэдэг чинь та нарыг зөв хүмүүжүүлэх юмыг давхар хийж шít. Бүх нийтээрээ байж шít. Тэр нэг зөв чиглэсэн зорилготой хүчтэй байж таарна шít. Харин одоо их олон нам шиг ингээд тал ингээд бутар даахтар одоо юмс чүчхөө болчихсон. Талбайдар ачир одоо энэ төрөө зарч байгаа гэдэг ачир хүн байхгүй шиг юм болж байна шít. Тэгээ тийм бас сая танддаг энд бас уулзах зүйлээс хэлжсэн тийм юм байсан гэж бид над тусдах нь яг хэлж байна. Нэг дөрөв хүүхдүүдэд орой тоолондоо хичээл гэр орноо цэвэрлээд одоо ингээд гал малаа цэвэрлээд бас гал гадаа сайхан ариулнаа орой уншна ивэ сонь. Тэгээд тэмцээн зохион уралдаан цээж хийн уралдаан зохион миний хаар шин тэр гэрэл дэвх гişэд оролцсон. Тийм юм их юм хийлэгдэг байж. Сургууль багш байхгүй гэж би илтээс ойсон. Түн урдсарэж одоо энэ дунд сурах хөвгт баг болохгүй мэн гэдэг юм байна. Судлаад. Яаж ихлээр нөө манай Монгол багш нөгөө гэрийнхнээ эхнэрэн хүртэл чи бас бичгээд бичүүлжсэн чээж үчгээд шиг тийм арга байхгүй. Яг тэр 10 аргаар нь бүлэг болох чинь. Энэ гомж багшийн арга байхгүй сайн гэдэг. Физикийн гомж. Бүлгийн сургалт гэж. Тэр гомж багшийн аргаас миний бүр амархан байна. Яг тэгэхээр энэ хүн сургалгаар очирдог 3 шалтгаан байх юм байна. Нэгдүгээрт нь бодлон үзэгдэл байхгүй болохоор эдээс юу нэг мэддэхгүй байдаг. Сургал огсож. Хоёрдугаарт нь алгасчихдаг. Шатлыг алгасчихдаг. Одоо энэ бид
алхдаг шатн байхгүй, лифт байхгүй бол гарч иж чадахгүйтэй адилхан юм байхгүй. 3 дугаарт нь утгыг мэдэхгүй үгийг унших юм уу, сонсохлоо. За энэ ч өстө ойлгомж юм байгаад дахиад тэглүүлдээсээ ямар ч амархан байсан анхаардаг. Энийг 1940-ад оны үед Америкийн цэргийн нэг хүн судлаад тогтоожсэн. Манай Монгол улсын бүх аймаг сумдын цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгээс эхлээд дунд сургуулийн бүх багш захирал эрхлэгч бүгдээ тэнд сурч гисэн мөртлөө тэрнийг ухаарч ойлгож амжилттай хэрэгжиж чадахгүй. Аны одоо 7 дугаар анги төгсөж чадсан сургууль одоо ингээд хэдэн төрлийн хичээл орж ирсэн? Гүн урдгал орно шүү дээ. Урдгал гэсэн бүх төрлийн одоо ингээд одоо судалж хичээлд орж ирсэн. Тоолтой гэдэг хичээлд орж ирсэн. Өө бүгд л орно шүү дээ. Тухайн үед одоо шиг юм 20 хэдийг орохгүй л дээ. Тэгээд гол хичээл Монгол хэл. Өө юм бүгд л орж ирсэн. 86 онд Күрэлбаатар Польш төлөв явна. Олон улсын тэмцээнд орно. Сүүлдээ цаанашаа. Миний олимпиад бэлддэг шаа. Ангийн багш донд. Гурван жил яг математик багш гэжсэн юм. Математик юм шүү. Энэ чөлсөн чинь юу бас явах байсан. Австралид математик багш. Олимпиад. Тэгтэл цаасд мөнгө байхгүй яваа. Би чинь том багш гэж өөрийгөө бодчихсон чи одоо энийг хийчихэл гэдэг хөвгдөд юу зааж ирсэн. Хэд том юм бичсэн. Надтай жуулцыг гэдэг эртнээс нааш санаа тавиадаг учраас тооны тогтцоо тооны зөв дуудлаж байгаа. Тэгтээ энэ дотроо яг хэлдэг байна. За баярлалаа. Энэ шагаагаар цэцэрлэгийн хөвгт ингээд хийж байна. Ач зээнээр одоо энийг сурах. Тооны хичээл эрдээс орох байсан юм надад. Програм сасгчсан. Тэгтлээ нэг оронтой ясан то 10 дугаар 100-уудыг сүмийн шагаагаар найраад бод яаж таар байна. Зүгээр тэр том одоо сүүлдээ сампин гэдэгтэй адилхан. Ингээд би нэг координатор манай гүшнээ бондод зөвлөсөн гэдэг шагаануудад бүгдээ цэвэрлэл бүгдийг уугч гэсэн. Одоо энийг танаар хэрэгжил шагаагаар тоглолцоод байна. Манай одоо 55 байна. Одоо 15 жил ер хүртлээ энэ гэдээс Монгол тараа. Тараа хайр. Одоо энэ 100 жилээр би сая пост бичсэн байна. Энэ аймгийн 100 жил гэдэг. Дундгүй сурах аян өргөнөөцгөө яа гэдэг. Тий, олж үтсэцтэй. Тий. Чи үтчихгүй. Үтсэ. Бас гээд. Манай бэр үтсэсэн. Манай бэр одод мэдчихсэн. Тий. Төрлөх улс аймгийнхаа 100 жилийн үед бодлороо тооны хичээл тосгорлогоо сурах аянд нэгдэж бэлэг барьцгаая. Тэгээ том бэлэг шүү дээ одоо. Тэгэхээр одоо би нэг Одоо ер нь бас ямар ч тийм хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ажил оюуны юм чинь илүү байна. одоо энэ үнэн мэдлэгч яа гэм гэхлээр өөрт нь тохиолдсон юм үнэн худлаа юу гэдгийг сурах гэж байгаа. Тэгэд үнэнгээ түрүүний өөрөө бүр баг цаатлын юмыг харчихдаг тийм чадвар гөрөх гээд байгаа байхгүй юу? Боловсролын яамаа чинь хүлээж авахгүй хөвшин байна ээ. Та гэдэг Үнэн ядсан бол энэ уулын чихтэй харыг уулын чихтэй цагаан хар. Одоо би эхэж юу гэдэг хүүхдүүд онцлог сурах гэж багш эхэж цагтайг аваад ир. Чүн би зэрэг болдог. Ганцаараа сурд юм шиг надад хүүхд. Дэм дээс нэр чинь гэж. Гэхдээ энэгээр нэг юм ноос тавьж байгаа тэнтэй салхив байдаг ч тараад болгоод түйдэг болгоод нөгөө нэг урамтай томчвол татаач тасрахгүй. Яг тийм болов. Ийм байна. Одоо миний дуу ихтлээ одоо авсан байхгүй. Юу гэж. За шийдэн хэлж явах сургуулийн талаар манай аавынхаа бас ямар ч гэсэн өөрийнхөө хэмжээний дурсамжийг та ярьж өглөө. Танд их талархлаа. Бас уулзсандаа баяртай байна. Гэхдээ ямар ч гэсэн тэр дугуй болно гэдэг юм болж гिचлээ бодож байгаа. Ганцхан жил тест ажиллахад нь B1-р ангид очиж ангид нь ороод өөр ангид нь бас орчиход болох байсан шүү. Тест нэг жил багш. Тэгтэн та тест хийсэн юм би харин яг 9 настайд очичоод ах тэнд мал эмчээжсэн би шахандаа очсон байгаа үстэй. Ах Чингис аах 60 онд тест сумд нэг жил багшлаад
Тэгээд 61-нд малчин сум ирсэн байгаа байхгүй юу? Аав нь өргөдөө очихгүй хөөгтөнд татчаамна уу гэдэг. Та айгүй өрөөлөр өчсөн юм байна. Аавын тэргүүг уншсан чи 60 онд тэс суманд багшлаад 61 онд малчин суманд 64 онд хүртэл багшсан байгаа. Бүр. Тий, тэгээд 65 онд хэр сумд ирэх та юм. Нэг хоёр талаас таараа. Бөхмөрнэс. Би таны гайхаад байхгүй аав 60 онд тест хийжсэн чи 60 онд би нэгдүгээр ангиас нь тэгээд хар юу илээ гэж бодоод байсан байхгүй сая. Тэр та хоёр ингэж бүр өрөөлөр өчсөн юм байна. Бүх юм өрөөлөр байдаг юм харин тий. Тэгээд аав их багтдаг байсан бас миний мэрэгчлийг үзсэн бас нийт төрөө гарч байгаа мундаг шавь төлөөл байгаамаа л гэж хэлсэн. Баг 20 жилийн өмнө байдаг. Миний наран болгохт багшижсэн шавь нь багшуулжсэн гэсэн сураг гарч ирсэн. Тэгээ шүү дээ. Аятаа гэдэг миний нөхрөө. Тэгээ тэрнээс одоо уламжлал баавчсан бас ингэж боловсролын системд одоо миний хэдх юунч гарцсан байж магадгүй. Одоо шав бэлдсэн бас өөрийнх нь хүчтэй бүгд л одоо гэрээ сургуулиуд дамжиж боловсролын систем бас өөрийнх нь одоо багш мэргэжлийг маш олон ач зээнээр хөргөн бэрэгдэн эзэмшээд бас классын сургуулийн одоо боловсрол нэгэн улс гэсэн ажилтдаг шүү дээ манай том ихч багш. Тэгээд ачнах дүүнээс багш. Тэгээд бэргэн багш аль аль нь бас юм ундаг багш байгаад байгаа шүү дээ. Ер нь бол одоо хэрэгсээс очиж бас хөдөлмөрчтэй өөртөө юу цуглуулах гэж бодож байгаа. Болж идэв шүү дээ. Тэр чинь юу чадчих тэрийг бас үрээд эрдээ наадах дээшээ доошоо нэг тодорхой зайд бүхэн математик сурна. Тоогоо зөвдөө сурна. Сааны буруудууд давд ашигтайнэр чи буруудууд давд толгой нэгждэг шүү. Гэж яриаг хийж бүр сурдаг. Тэр нэг 200 ном хөрөгчсөн байна. Үржүүлэхийн хөрдийг яагаад адны өрөөр хязгаарлагдсан бэ гэдгийг хариулахлаар аалгуурт арифметикаас шилжиж болчих. За 5 дугаар морин 5-1 гэж яг уу. Тэгэл бусд моридаар нь яаж байгуулдаг? 2 дахь морийг 3 дахь морьтой нийлүүлчих юм байна. Тэгэхээр 5-1 болж байгаа. Тийм байна. 4 дахь морийг 1 дахь морьтой нийлүүлчих юм байна. Нэмхүүл байна. Тийм байна. Хэсгүүдийг нэгтгэх нэмхүүл гэнэ. Таны юу гэж ш. Хасхүүл гэж юу гэдэг? Одоо ялгуурл. За тэгвэл нөө 5 байна да. 6 дахь морьоос яаж 5 дахь морийг гаргах? Нэгийг хасчих. 6 дахь морьоос тэр дээдлийн 1 дахь морийг хасчих нь ш. Тийм. Тэр 6-аас нэг морьтой адилхан нь зайлуулчих юм. Нэгийг зайлуулчих. 7 дахь морьоос 2 дахь морьтой адилхан нь зайлуулчих юм. Гэхдээ нийлбэрээс хэсгийн зайлуулах хас хөл гэдэг юм. Тэгэхээр нэмхүүл чинь бүгд болж байгаа. Ижлэхэн тоонуудын нийлбэрийг үржүүлэх гэлээ. Тоог ижлэхэн тоонуудын нийлбэр болохыг хуваах гэлээ. 17 чихэр байлаа. Эмээ орж ирсэн хүүхдэд өвлөө. 7 чихэр дууслаа. Хэдэн хүүхд орж ирсэн бэ? 7 хүүхд орж ирсэн. Хувааж байгаа үс. Ижлэхэн нэг яг ингээд хэлчихлээр тоон дэрдээс дүн зурх хүүхд олдохгүй. Бас мундаг юм бүтээжээ та. Тэний төсөлтийг хүлээж аваад аавын тухайсаа дурсан зүйл одоо бид бүхэнд ярьж өгсөн. Танаа авч байсан. Анд байсан бол надаас чөлөө хөвчсөн байх хэрэгтэй билүү хэмээх. Шавны юм байна. Энийг уртдаа наслахыг ёо бас энэ сайхан боломжийг олгосон хоёр хүүхэдтэй баярлалаа ээж. За тэгээ сайхан бүхэнд идэх болтугай гэж багшаасаа байна. Баярлалаа. Энэ жижиг хүүхдийг айд болох дэлгэндээ нааж тэрч чадах гинэ. Тэгэхээр энэ хүчтэй энергиас нөгөөт нь шилжээд ирэх юм байна. Тэгээ хайр гэдэг чинь энэ ертөнц хайртай тогтно гэж би таасан чинь яг зөвлөж байгаа. Тэр хайр гэдэг чинь юм дутагтай байдаг. Тэгээд аавгүй ээж байсан өвч нэг л жоохон өөч гэдэг шиг юм байх нь ш. Тийм учраас хүүхдүүдээс энэ хайр гэдэг юм яагаад нөгөө хар яврын мэд атаарх лентер гэдэг юм чинь маш хэрэггүй. Тэгвэл энийг сайхан байна. Энэ чинь яг тэгчүүл энийг бас хулуугаар багц дуурайж тэрийг багц хөвж явах гэсэн. Түш энэ надад сүлөө гарчдаг шүү дээ. Нөгөө тамийн тоогооны үйл шиг тааж унагч болохгүй. Энэ дээр гараад аль болох нэг юм тэгшүүлээд там тоогоноос гарч явах хэрэгтэй юм болох юм ш. За баярлалаа тийм. Кино хатаг аваад ингэж утаад өгч гэж байгаа юм даа. Яах вэ одоо чинь надад би биш аав өгч нэг юм. Аав өгч нэг л тийм ээ. Хүмүүс шингээ.
надтай адилхан. За сургууль. Сайн байна уу? Таны ажил сайн уу? Ячаар нэг харсан юм биш. 오지름